Хай болог. Би өнөөдөр нүүрээ бодох гэж байна. Тэгтээ би ийш тийшээ гарахгүй. Найз маань над дээр ирнэ. Уг нь гадаар уулзмаар агаач. Хүүхдүүд маань харах өнгө учраас гэртээ дуудсан байгаа. Тэгээд ярилцсан да. Тэгээд гарахгүй юм чин гоё тод мод ч хамаагүй бодчих. Гарахаар бол заавал өдөр тутмын ингийн даруухан бодолд бодох болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр гарахгүй юм чин жоохон дараатлаа бодчих. Эсвэл зүгээр амар гоё бодолд таалагдах юм бол шууд тод биш ч байж болно бодчих. Энэ цэнхэр өнгө амар таалагддаг. Ийм бодолт хийхэд надад тийм улбар шар газар өнгөлөж хэрэгтэй болох юм. Миний байнга хэрэгэлдэг үгний улбар шарт тэгтээ жоохон бүдэг. Миний гол юм нь цэнхэр юм байна те. Энийг хийх үү эсвэл за архнаар нь хамгийн ихнийхээ гал туршиж үзье да. Нийл батчих. Энэ дээр гол юм цэнхэртэй юм. Тэгээ газар өнгөлгөө. Тэгээд сармас юм байна. Өөр нэг фактор. Анцгой юм л байхгүй. Нэг туршиж. За сорой тавь. Фиш парандасаа энийг хийсэн маа. Гадуур явсан ч болох юм шүү дээ. Одоо нэг үе бодвол яаж тод бодсон хүмүүс олныг алимирха билсэн шүмжлэхээ билсэн. Нарны тусаад өргөчлээ. За километр хийнэ. Өвн найзтайгаа гадар уулзмаар л юм л да. Давч хүүхдүүдээс санаа зовоод байна. Саяхан манай 5 настай хөнгө намайг хоолоо игээл зогсчихсэн чинь ээж би нис чадан те. Би тэгэл санаа дараагаа ааха гэж солиороод тэгээд яг тэгч хэлснийхэн дараа юу илээ бодчихсон чинь. Ээж тэгвэл цонх хонголоод гэд балконы цонхыг тэгч хэлдэг. Йоо. Яг тэгч яриад тэгж асуугаад ээжээсээ асуугаад тэгээд ээж нь суперменийн хувцас авч өгөөд тэгээд удаагүй байжгаад тэгээд ээж би нис чадах гэж байгаа тийм ингээд тиймээ миний хүүгээл хэлсэн чинь нэг хүүхд яг бас 4-5 настай хүүхд өсөрсөн. Тийм дурддагсахгүй юу? Тэгсэн чинь яг тэгж надад тийм зүйл тохиолдлоо. Тэгэхээр амар сэрэмжтэй байх юм байна. Тэгээ би ойрын хугацаанд энэ даруй цонхондоо тор хийлгэх, төмөр тор хийлгэх шаардлага гарч яваасаа. Одоо нүд цэнхэр тэн агаад ерөнхийдөө цаагуур нь бор тэн явсан. Хүнхэлэх маягтай. Болсон байна. Энэ арай нөгөө цэнхэртэйгээ гоё зогсох юм шиг.
Хөмсгөө зулгаах шаардлагагүй маань амар тийм энэ бодлон дээр л амар тийм зэрлэгтэйгээ байна. За нэг юмрхүү цэнхэр өнгө харин ямар цэнхэр өнгө сонгох вэ? Усан цэнхэр, цайвар цэнхэр өнгө авахгүй юу? Дээдлийн цэнхэр болохоор бас энэ дээр байгаа баг энэ юм шүү. Тэгэхээр би амар сол яриад байна. Тэгээ энэ бүдгээс нь эхлэе. Ер нь бол гараараа бодох туфтаа. Яг төв хэсэгтээ ингэж тавьж аваад тараач. Нэлийн дэш юм. Жаахан цэгэр өнгө. Тавдын тавьчих. За одоо нүгээр нь тавьчих юм уу? Контур нэг тавьсаар гэдэггүй. Орондоо бол тавьсан юм шүү. Байшин. Өөдөө байшин мэн үжээ. Ээж. Манайхын байшин дээ. Манай байшин. Хайц маань гайхах байхтай. Өнөөдөр яагаад ийм амар толбодож байв? Хайчих чаа найзаа. Гарахгүйгээр намайг дуудаг юм уу найзаа гэдэг байхтай. Амар хөөрхөн надтай ирж надтай хамт цаг өнгөрүүлэх гэж ирж байгаа. Амар хөөрхөн байгааз. Үүд нээз нь гарч чадахгүй нэ гэл тэгэл хэлсэн шүү дээ би тэгэл тэгсэн чинь манай төрөд ирэх юм өгсөж за тэгөө нээз гэд амар хөөрхөн жинхэнэ нээз л тэгэл нэгдэж байгаа юм да. Бас нэг эхний төрөлтөн дээр штэ нэг хүүхэдтэй хахад хоёр дахь хүүхэдтэйгээ бас хоёр дахь хүүхэдтэй нэ жоохон манай хоёр дахь айгу жоохон байсан. Тэгсэн чинь юу хоёр найз маань нэг нь гадаадаас нэг нь тийм хөдөөнөөс ирсэн уулзъя гэд. Тэгээ би чинь бас хүүхд харах өнгөө би бол угаасаа хүүхдээ яг гардаж өсгдөг юм байхгүй. Ээж мэж бол надад харж өгдөг. Ер нь бол ээжийг тэгээд яшигтөө нөт жоох хүүхд харахаар даралтан нэгсдیں۔ Дээрээс нь бас ах дүүнэр мөндөр ихч жоохон анхаарал халамж шаардлагатай тийм асаргааны хүн байдаг болохоор над дээр ирж миний хүүхдийг харна гэж угаасаа байхгүй. Тэгэхээр би хүүхдүүдээ яг өөрөө өсгдөг, өөрөө хайрдаг болохоор үнэндээ надад цаг зав гардаг юм уу? Тэгээд гадаадаас нэг найз минь нэрээд, хөдөөнөөс нэг найз минь нэрээд тэгээ уулзъя гэж тэгсэн үг. Би тэгээ найз нь гарч шимжихгүй гэсэн чинь таг болсон шүү дээ. Намайг шууд надраа гэж та юм бичээгүй шүү. Ингээл найзын чанар танигдж байгаа. Тэгтээ яг хөө би нэг юм бодоогүй. Яагаад гэвэл би бас хүн 40 жил болоод ганц ирж яхад нь
Яаж хийж байгаад бас цаг гарах хэрэгтэй л ах л та. Айл нэлнасаа л болж байгаа. Би нэг юм боддгоо. Ер нь юу ч хүмүүднийх гомдож нэг мэддэггүй. Тэгээ болж өгвөл тэгэл өөрийгөө буруутгал өөрөөсөө хайцсан дээ. За одоо сармасаа наачвал амар тийм дөгчхөр юм байна. Сармасаа хамгийн сүүлд 80. Одоо хамраа өндөрлөж байна. Крем баг тэгээ кремний араас би хуруугаараа хамраа өндөрлөх юм дуртай. Үүд аргач боргож төгсөн байсан бол багсаараа явчихна. Ер нь бол ингээд энэ утсанд энэ нүүрний бодгийг харагдуулахын тулд тод бодож таарад байгаа. Найз удаж очих үү дээ. Бүр дараа нь өөр гоё нүүр бодолтын бичлэг оруулна. Гэхдээ хамгийн их тийм тод мод бүр нэг амар тийм өнгөтөрхтэй юугаар л орох байх. Шинэ жилээр л гоё тод нүүр бодолтой туршиж үзье гэж бодож байна. Ингээ хацраа өнгөлч юм ээ. Тэгэнгүүтээ бас давхар амар өөр өнгө өгч байна. Ерөнхийдөө ингээд энэ одоо энэ тод бодолтод юунууд хацар өнгөлгөө явах юм байна. Тэрний өмнө бас суур хацар өнгөлгөө өгсөн байгаад тэрийг нь хийчих. Өмнө нь хийсэн миний бандгар хацар. Тэгээд давхар яруу том нүур ингээд алга болчих юм бол тэгэл нүур бодолтын хамаг юм болоо хийдэг. Тэгээ энэ дэс нөгөө юу тавихаар юу ч боловч тийм аа. Чон тавд тавьчих. Бодог тогтоогч нөгөө юугаа тавьчихвал нарийн ширхэгтэй ингэсгээ тавьчихад ичгүй болчих юм аа. Тэгэхээр ингээд яач. За одоо улбар шар хацар өнгөлгөө. Тэгтээ миний яг дандаа боддог юмнууд хараад ах юм. Ингээд хамрын дэврээс явчих. Тэр дандаа ингэж боддог. За одоо энэ дээр тод юмнууд яваад байгаа байхгүй юу? Энийг хэрэглэж хүн. За арайчтай тий. Бүх бодгаа юугаараа яваад байгаа юм. Тэнүү явчих. За ингээд улбар шар. Энийг бол хуруугаар судлаа юм байна. За хорон тоож байгаа гэж. Байгаагаар л бодчих да. Энд чинь болохоор нөгөө ингэж тавьж байгаа юм тийм оруулын бодог шиг төрхтэй юм байна. Бага болцоо ашиглал гэж тавьчихдаг.
Арай том газар тавьчихна. За одоо хөмсөв. Энэ нөгөө юун дээр тэндээ жоохон бор өнг яваад байна. Тэр бор өнгийг хараач. Ийм нэрийн багс хэрэглэж. Би ер нь юу ад юм шиг байна. Юм хийж байхдаа ярьдаг төрлийн хүн биш юм шиг байна. Угаарч гоё юм ингэ яриад идэх хүмүүс байд. Ингэ нүд сэргэж өгч юм тийм. Тэнгүүл нөгөө хөмсгөн дээр тийм бор өнг яваад байгаа байхгүй юу? Миний нөгөө бодолтын гол онцлог. Тэгэхээр би тийм бор өнгөрсөн амар гол үнэлэл нь. За одоо тэгэнгүүтээ За бэч. жоох хэтрүүлчлээ цэвэрлэжээ. За нэг. За санаасаа нөө. Хогны юм дэрвэр сонсоод наах юм байна л да. Тэгтээ юу тухтагийн наач яа. Туртаа наач. Одоо 9 цаг болж байгаа байхгүй юу? Би тэгээд амар хэцүү 6 цагт сэрчээд байгаа. Тэгээ найз нэг 11-12-оос ирнэ гэсэн. Тэгэхээр би одоо энэ бодолт бичлэгээ 1 цаг хийлээ гэж бодоход 10 маруугээ байлаа. Тэгээ жоохон хоол ундаа юм бэлдээд гэр орон цэвэрлээд тэгээ байжээд л найз ирэхнэ. Найз дээр маникюр сураад болоогүй гэж бодсон чинь ерөөс нөө хүүхдүүдээсээ болоод очиж чадахгүй байгаад байгаа байхгүй. Тэгээд өчтөр юмнууд аваад ирсэн. Өчигдөр юмнууд аваад ирсэн. Тэгээд гэртээ байвал илүү юм хийгээд бичлэг үзээд дураад бас гайгүй хөгжөөд авах юм болов уу гэж бодлоо. Тэгэхгүй болохоор чинь хүүхдүүдэд орхиод гарахын тулд нэлээ их юм бэлдэж
тавьж гаргахлаа. Тэгэл тэнд очичоод бас хүүхдүүдтэй санаа зовоол амар хэцүү. Уг нь ойрхон л тоо. Тэгтэл бас хэцүү байсан. За одоо нэг жоохон саа хэрэгтэй юм. Гэрлээс хэрэгтэй юм. За тэгэнгүүт ийм том ширхтэй сайн энэгээр нь харагдчихэв. Энэ л гатчихжээ. Нэг их хэрэгтэй биш юм чи ингээд бидэрч. За ингээд ашиглая. Тэнгүүд би нэг хамгийн сүүлд нэг ийм саа авсан. Яг тийм юу харагдаад байна. Энэ бодлогон дээр тийм саа харагдаад. Яг энэ хэсэг амар гэрэлтэж харагдаад байна. За. Нүдний доотлын хэсэг. Одоо шүү дээ. Тусдаа доод сормос наахаар авах байсан маань яг энэ бодолтыг хийхин тулд. Доотлол боддог байсан шүү дээ. Тэгсэн чинь амар чухал байсан байх шүү. Яг доотлол. Цохны доотлол. Нүдний доотлол. Боддгоо ийсэн би өмнө тод бодолт болчих юм шиг санагдаад идэв гэсэн байхгүй юу? Би түрүүн бодоод исэн багсан болохгүй наа. Энэ шүү дээ. Гэж. За одоо ингэнүүд энэ хэсгээ цайруулаад тодруулаад.
Бэлион гэсэн болоод. Ингээд нарийн татчихаар. Уруулыг жоохон юм ингээд ах юм. Албан шар болох юм. За одоо тийм миний бүрттэй хамгийн дуртай. Иймэрхүү өнгөөр бодсноо. Одоо дээрээс нь бор өнгө. Нэрээ бор өнгө нэлээ. Эсвэл энэ бор өнгө. Бор өнгө хэлж байна. Би бол нэг хүрээлэгч тэгээд уруул томруулах бодолтой бол ерөөс хийдэггүй. Угаас өөр амар тод оролтой. Тэгээ хүний нүур бодохдаа ингэчүүлийн аваар цаагаар хийдэж боронгор. Одоо гэрэл тавьж байна. Яг энэ хэсэгтэй. Тэгээд дух хэсэгтэй. Хамгийн ихлэх, хамгийн үзүүр, хамгийн үзүүдээр арай тав.
Тийм түрүүний юуны бодолт. Оруулын бодолт амар мат болчлоо. Тэгэхээр энэ их хөөрхөн өнгөөд. Энэ арай бодтор юм. Гой гялцуулагчтай харагдах юм. Тийм энэ урт хэсгийн уснуудаа ингэж харуулж өгöd. Тийм юм хэцүүж ах юм. Жохон цэнхрээ тодруулж байгаа. Энд хэсэгт нь за одоо өс рүү гараа. Өс нь адилхан байна. Байвал бас гоё юм уу? Өсөө ингэ боочих юм байна. Ягтамэ. Миний өс ядчих. Бор юм аа. Ингэж гурвалжуулж ухаж гаргаж ирээд тэгээ таланд амар гой харагдаж байгаа сте. Тэгээ утсан дээр амар яагаад ингэж харагдаад байгаа юм бэ? Би ингэж ерөөсөө үсээ ингэж бооч ерөөсөө нүүр хамаа будаж амжилж байгааг болохоор гоё нэ. Дандаа л задгаа тавьдаг нөгөө том нүртэй юм чинь гээл задгаа тавьдаг. Тэгээ энэ өсмөсөө ороогоогүй өөрийн боржгараараа нэг жоохон боржгаарлахчвал тийм. За би ямар одоо яг одоо юмд явах гэж байгаа биш. Зүгээр бодолт дээр аж үзсэн. Зүгээр юм ингээ өсөө боож маах ч. Ой, нэг юм гонцсон юм шүү дээ. Ингэж болохгүй шүү дээ. За одоо чахуур хувцас өмсч үзгөө. Ингээ таланд амар гоё харагдаад, утсан дээр амар тэнэг харагдаад шүү дээ.
Бидний яах юм? Ингээд би ингээд нөгөө бичлэгнээсээ шууд зураг гаргаж аваад байгаа байхгүй юу? Тэгвэл надад хувийн зураглаач байхгүй шүү дээ. Би яаж харагцаа сайн харагдах байхгүй. За нөгөө бодлолтод чинь зориулаад гоёлын плаж өмсчлээ. Энэ миний анхны өөртөө хийсэн плаж. Үгүй мэн. Би анхны плаж 9-р ангид өөртөө хийсэн. Ичдэг нэлээ. Агуулгах чөлөөлөхөөс авчихсан. 2 плажны нэг. Богинохоо. Нүрэ бодсон дээрээ гээд дандаа нөө задгаад хөдөг болохоор нөр өөрөөр хараад байгаа байхгүй. За ингээд нүүр бодлондоо зориулаад хувц өмсгөө нэг иймэрхүү болж байна. Ингээд уцаа хэвтүүлж камераар зураг авахад юу бичлэг хийхээр ингээд нүүр би бол бүтэн гарна гэж байхгүй юм байна. Дандаа задгаад хэвдэг болохоор надад энэ амар өөр харагдаад байгаа байхгүй юу? Ингээд зураг авах. Хоббитэй юмдаа цаг гаргаад надад нэг юм бодлоо тийм аа. Нөгөө гоё хүмүүсийн гоё эмэгтэйчүүдийн гоё өөрчлөл тий. Амар гоё before after хийсэн. Бичлэг хийхийг амар хүсдэг. Тийм контент хиймээр санагдаад байгаа. Тэгээд тэрэнд маань нэлээд цаг хугацаа шаардах байх. Би өөрийгөө бас амар хөгжүүлэх гэж хичээж байгаа нүүр бодолт тий. Хүмүүс одоо тэр хүнийгээ би өөрөө бүтэн өөрчлөмөр санагдаад байгаа байхгүй юу тий. Үсийн янзлал, нүрийн бодаал, хомсын янзлал, хоцны стил агуурын ч гэсэн тий өөрчлөлт амар гоё тийм бичлэг хиймээр байгаа боловч би өөрөө яг гэртээ суудаг ээж хүний хувьд бол арай хүчрэхгүй байгаа. Гэхдээ би тэрэндээ бэлдэж ирээдүйн зорилго бэлдэж сонирхолтой хоббироо сонирхол олгож хобби олгож одоо нүүр бодолт болон хомсаар суралцж байгаа. Тэгээд илүү сайжрахын төлөө байна да. Тэгээд ингээ байнга нүүр бодлын бичлэг болоо хий гэж бодож байгаа. Би тэгээ өөрөө яг тийм сургууль болд нүүр бодлын сургуульд бол сураагүй зүгээр YouTube-ээс ингээ дураагаад хийжтэй. Тэгээд миний нэг хүсэл бол нэг тиймэрхүү. Тэгээд бүгдийг хийждэг болмоор санагддаг. Миний дуртай зүйлс болохоор цаг гаргаж ингэж хийдэг. Тэ гоё эмэгтэйчүүдийг гоё ээжүүдийг өөрийнхөө гоо сайхны гоё тодруулаад гоё эрчимтэй цоглог гоё сайхан харагдахын хаймар дуртай. Тэ гоё одоо ингээд гоё стил имижээ бүрдүүлээд гоё явж байгаа. Ичээчтэй нэг гоё гэрэлтсэн гоё эмэгтэйчүүдийг харахаар ингээд үнэхээр гоё болоод бишрээл штэл байдаг л та. Тэгээд
Ер нь бол би өөрөө нэг тийм амар тийм гоё брэнд сонирхдаггүй нэг амар тийм өнөртөө ус мосол бүр хэрэгэлдэггүй. Өнөртөө усал надад одоо нэг асуунартай бас бараг 8 жил болох гэж байна. Дуусахгүй. Яагаад гэвэл угаас хэрэглэхгүй байгаа. Би ингээд ямар ч гоё өнөртөө ус ингэ хэрэглэхээр ингээд би гадаа гараад гоё хаар амьсгалмаар байгаа байхгүй юу. Тэгмээд тэр агаарыг би тэр өнөртөө усыг өнөрлөө яагаад гэдэг. Тэгээ би тийм тэгээд нөгөө лефт мефтэнд амар хурц өнөртөө ус мас өнөртгөр ёо амар хэцүү санагдаад гэтээ эмхтэй үе юм чинь тийм хүмүүс бас өнөртөөс төрөх нь өөрийнх нь эрхийн асуудалтай. Гэтэл надад амар хэцүү санагддаг. Надад зүгээр гоё шампуны өнөр, гоё савнгийн өнөр илүү гоё. Тэгээ бокны өнөр. Тэг нэг тийм зөвхөн гоё өнөр хөнгөн өнөр таалагддаг. Тэгээ өнөртөө бас үнэхээр таалагддаг. Тэг ингээд за хүн болгон өнөртөө бас өнөртөө гоё явчих. Би өнөртөө бас төрхийг ингээд төрөх гэхэд болчдөг. Би өөрөөрөө баймаар байгаа юм чинь. Би яг ингээд өнөртөө усан дург би гоё юм агаар өнөрлөж авмаар байна тийм байгаа учраас тэгэл ингээд хостоо талахаар ингээд өнөртөө ус өнөртсөн юм ихтэй хүмүүс ингэж гоё санагдах байхтаа гэж бодоод ингээд цацмаар болдیں۔ Тэгтээ хаяа нэг цацна. Тэгтээ яг өөртөө таалагдаад өөртөө кайфш гадар явахыг хүсвэл би яг өнөртөө ус би яг агаар өнөрлөж авмаар байдаг. Тэгээд өнөртөө ус сонирхдаггүй. Тэг брэнд нэг сонирхдаггүй. Нэг амар тийм юм хувц мот юм авах гэж шуналтаад байдгүй хэрнээ ингээд нүүр будгийн юмнууд харахаараа бүр ингээд би цаавал дараа нам тэр нэг бодогдоод байдаг. Яа тэр аюу гоё өнгөсөн тэрийг л авч юм. Тэрийг амаар байна гэд очиод авчдаг. Тэр аюу гоё бодгүй гоё контраст тэр аюу гоё самууссан. Наавал ямар гоё харагдах вэ? Эсвэл энэ хомсон дээр ингээд сүл энэ хомс чинь бүр урлаг болчих чи ямар гоё юм бэ ингэж самаар байна гэж бодоод хомсны юмнууд аваад хийгээд эхэлсэн. Тэгэхэд бүр гоё болоход л цаг хугацаа шаардах юм байна. Юм маникюраар сурдсан билүү? Эсвэл хүмүүс эмэгтэйчүүд аяг маникюр өөрсдөө хийдэг болсон байлээ. Сонирхдаг болсон. Тэгээд арай илүү аюулгүй цэвэрхэн гэдэг үгс өөртөө хийдэг болсон байлээ. Ер нь бол нэлийн мөнгө санхүү шаарддаг юм байлээ. Би нөгөө найзаасаа нэлийн олон лак өнгөө авсан л та манай найз надад бэлгэлсэн. Гэхдээ бусад зүйлийг авахд надад нэлийн их мөнгө шаардсан. Нэлийн их мөнгө гарсан. Тэгээ ингээд будгаа аваад өнгөнд байгаад бас болчих зүйл биш. Өчнөө чимэглэл шинээр гарч байгаа ямар зүйлүүдээ тэрийг авах шаардлагатай болж байна. Тэгээд хамгийн гол нь гоё зурхад тэ гоё миний гоё анцаарс нөгөө амар урлаг болчихжээ гэдэг чинь нөгөө нэг гоё зурлалтанда ур чадвартай болоод шүү дээ. Тэгэнгүүт би тэнийг амар сурах шаардлага үүсэж байна. Тэгээд инженер маникюр сурах гэж байгаа эмэгтэйчүүдээ нэлийн мөнгө санхүү шаардах юм байна. Дээрээс нь зүгээр энгийн бодолт хийх гэж байгаа бол өөр бүр амар гоё хумсаа гоё байлгахын тулд нэлийн бас мэрих юм биш үү? Нэлийн цаг зав орох юм байна. Нэлийн ур чадвар шаардах юм байна гэж бодож байна. Тэгэхээр нэг гарын дуутай юмыг гайгүй хийчдэг бол хийчих байх. Тэгээд ер нь юм сурахтаа жоохон маруухан зэрэгхэн бол бас хэцүү юм биш үү? Хайрын мөнгө тэгээд эдний чинь гэртээ байлгахаар бас амар нэлийн орж нэлийн жижиг шажиг их юмтай ингээ бас нэг юм тавилга тэр чигээр нь эзэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр гэрийнхаа займыг бодоод тэг өөрөө хэр дуртай байгаагаа бодож маникюр сурах шийдээрээ яг орлого олох гэж байгаа л өөр тийм яг ингээ гэртээ ингээ хийдэг болох юм бол бас нэлийн ур чадвар шаардах юм биш үү?
За нэг иймэрхүү. За би тэгээд нөгөө unboxing урдаас юмнууд хэрэгцээтэй юмнуудаа захиад байгаа. Тэгээ найз нараас хөөрхөн хэд 3 юм захина. Нэрээр влог бас бичлэг оруулж байгаа. Гэхдээ ингээд 3 хүүхэд нөгөө хийсвэрээр төрсэн болохоор тэр юм ингээд мартаад одоо камера нөгөө ингэж YouTube-ээр гарах гэж бол камера. За ингэ үсээ заадаг тавихаар нөгөө л би байна л та. Тэгээ нөгөө үсээ сая нөгөө бичлэг дуурайж ингэ тагаа шуусан чинь бас арай өөрөөр харагдчихээн. Үсээ заадаг тавихаар нөгөө л би байна л та. Нөгөө дандаа л ингэж цанаа тавьдаг. За одоо ингээд манай найз ирэх учраас жоохон хоол бэлдээ. Тэгээд гэрээ цэвэрлэе. Өглөө 6 цагт босохоор бас амар их юм бодсон салсан юмнасаа хийгээд амжлаа. Нүрээ бодоод бэлгээчлээ. Надтай хамтаагаарай. Баяртай. Найз ирэхгээ юм бэлтлээ. За найз ирэх чинь найз маань жоохон эрүүл хоолтой. Тэгээс би бас эрүүл хоол ихтгэж гэж байна. Эрүүл хоол маань чинжүү. Тэгээд цамах. Тэгээд бас хаш. Тэгээд сонгоо. За ийм хашаа арай бүгдийг хэрэглэхгүй мэнэ. За ингэж хөрчээд. Тэгээд одоо ингээд бууцны мах шиг л гараг яг өндөр өндөг л холцсон болохоор бууцны мах шиг л. Энд чинь тэгээ котлетны махаар үхрээ мах. Котлетаар машиндаас үхрээ мах. Тэгээ ингээд бууз амтлагч шиг сонгон. Тэгээд хар перц. Тэгээд тас ич жаах. Тэгээ энийг ингээд яг ингээ хөлдөөч болж байгаа. Шинжигч ингээ хөлдөөчдөг гэсэн шүү дээ. Тэгэхээр ингээ хөлдөөгөө хөрөгчөндөө хийгээд тэгээ ингээ хэсгээрээ шарах юм бол ингээ хоол байнга бэлэн байна гэсэн. Хашигч гэсэн. Ингээ яг ингээ хөлдөөчих юм бол гаргаж ирээл. Тэгээ цагийн өмнө гаргаж ирээл хэсгээгээд шарах шугуундээ хийчих юм бол аюу амар ахна шүү дээ. Яг бэлэн барьж байгаа. Тэгээ би ингээм дуртай хоолоо өөрөө тустай хоолоороо найзсаад альчина. Одоо энийг 30 минут шарах шугуунд хийлээ гэж бодоход гаргаж ирэнгүүтээ сэр цацчих болно хүсэх юм бол. За найзтай хийсэн хоол бэлэн болжээ. Сэр цацдаг ч яж. Ой. I'm going now.